Нийгмийн оролцоо талаас өнөөдөр манай улсад эрт оролцооны ач холбогдол хэрэгцээг нь маш чухал гэдэг мэдээллийг олон нийтэд түгээсээр байна. Олон улсын хувьд хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэн шаардлагатай эрт оролцооны үйлчилгээг үзүүлэх, боловсролд эрт хамруулахад анхаарч эрт оролцоог хэрэгжүүлэн явуулдаг. Монгол улсад хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх тал дээр хөгжиж байгаа хэдий ч хүүхэд хөгжлийн хоцрогдолтой хэмээн илэрсэн нөхцөлд боловсролд эрт хамруулах нь чухал гэдэг ойлголт нийгэмд дөнгөж яригдаж эхэлж байна. Эцэг эх, багш, нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оролцоо нь чухал гэдгийг сайтар ойлгон, уг ойлголтыг бусдад түгээж дэмжин ажиллах хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт оролцоонд хамруулснаар нийгэмших явцад үүсэх 2 дахь, 3 дахь бэрхшээлийг бий болгохгүй тулд эцэг эх, багш, нийгмээс бүрдэх энэхүү баг хамтдаа ажиллаж, хамтдаа оролцох нь чухлаас чухал. Эцэг эх та хүүхдээ эрт оролцоонд хамруулах хөгжлийн гол түлхүүрийг хэрхэн ашиглах вэ гэвэл таны хүүхдийн их хэл бол яахын аргагүй дохионы хэл муу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргах юм. Ийхүү хүлээн зөвшөөрснөөр их хэлийг нь дэмжин хөгжих боломжийг түлхүүрдэн нээж чадах юм бол сонсголгүй хүүхэд их хэлээрээ бахархаж баярлан өөрийн харааны хүртхүүгээрээ их хэлээ хурдан сурч хөгжих боломжтой. Хүүхэдтэй тэрхүү хөгжих боломжийг олгох гол түлхүүрийг нь өгөхөд эцэг эхийн оролцоо маш чухал. Эцэг эх та хүүхдийнхээ хорвоо дээр мэдлэх тэрл үеэс анхны багш нь болдог. Учир нь хүүхдэд төрүүлчихэд шууд л цэцэрлэгт өгдөггүй шүү дээ. Хүүхэдтэйгээ харилцаж, хэл яриаг нь хөгжүүлэх суурийг нь тавихад анхлан зааж, чиглүүлэн бэлдэх анхны багш нь бол эцэг эх та өөрөө юм. Цэцэрлэгийн өмнөх тэрхүү эрт оролцооны насан дээр их хэлээр нь хүүхдийг хөгжүүлснээр хүүхэд тань цэцэрлэгт ороод багштайгаа үе тэнгийнхэнтэйгээ харилцаж нийгэмшдэг. Цэцэрлэгт орохын өмнөх бэлтгэл эцэг эхийн оролцоо маш чухал. Яг л сонсголтой хүүхдийг хэрхэн хөгжүүлэхтэй адилхан. Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхчүүд "За, би зааж ёстой чадахгүй юм байна. Боломжгүй ч юм байна" гэд том болохоор нь багш нь хамаагүй дээр зааж сургандаа гэж зөвхөн багшийг л харж тэдэнд найддаг. Ийхүү бодож ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл таны хүүхэд дэргэд тань өссөөр байна. Боловсрол эзэмших үеийн хөгжлийн хоцрогдолд орсоор байна. Их хэл болох дохионы хэлээр нь хөгжүүлэх ёстой байтал таны хүүхдэд ямар ч их хэлний хөгжил явагдахгүй байна гэсэн үг. Үүнд эцэг эх бусдыг харах бус өөрсдийн хариуцлагыг иргэн нэг харж дохионы хэлээр хүүхэдтэйгээ харилцаж, зааж өгөн хүүхдийнхээ хөгжилд оролцоотой байхыг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй юм. Сонсголгүй хүүхэдтэй эцэг эх зайлшгүй дохионы хэлийг сурч хүүхэдтэйгээ дохионы хэлээр л харилцана. Гэхдээ дохионы хэл чөлөөтэй харилцахад хүндрэлтэй бас хэцүү юм байна. Ер нь ч дэмий юм байна. Хүүхдээ хэлд л оруулах хэрэгтэй. Тэгвэл бусадтай чөлөөтэй харилцаж, нийгэмших бүрэн боломжтой гэж хүүхдээ хэлд оруулах гэж аман яриагаар харилцаж, зааж өгнө гэж бүү бодоорой. Таны хүүхэд чангаар дуудахад таныг сонсож чадахгүй шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ сонрын эргэтэнг орлох, харааны хүртгүүд нь тохируулан дохионы хэлээр харилцахын тулд хүүхэдтэй зааж өгч, багштай хамтарч ажиллах талаар бодох хэрэгтэй. Эцэг эх хүүхэд хамтдаа дохионы хэлийг сурч, багшаас зөвлөгөө аван хүүхдийнхээ их хэлийг эрт оролцооны насан дээр хөгжүүлэх үүрэг хариуцлага танд бий. Сонсголтой хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ 2 нас хүрэхэд цэцэрлэгт нь явуулж, нийгэмшүүлж эхэлдэгтэй адил, сонсголгүй хүүхдэд шалгаагүй адилхан байна. Тэгэхээр эцэг эх та хүүхдэд цэцэрлэгийн багшд нь хүлээлгэн өгөх анхны багш нь мөн тул цэцэрлэгийн өмнөх боловсрол таны оролцоо маш чухал бөгөөд өөрсдийгөө сайтар бэлтгэхэд анхаараасай хэмээн хүсэж байна. Эрт оролцоог хэрэгжүүлэх багш нь сонсголгүй хүүхдийн талаарх мэдлэг ойлголтгүй сонсголгүй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх нь багшийн үүрэг юм.
Ингэхдээ багш та Монгол дохооны хэлийг бүрэн эзэмшсэн мэрэгжлийн төвшөнд харилцах ур чадвартай байх, сонсголгүй хүний соёлын онцлогийн талаарх мэдлэгтэй байх, гэх мэт холбогдох бүхий л зүйлийн талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч чадах үе хэмжээний шаардлагуудыг хангасан байх ёстой. Эцэг эхэд хэрэгцээтэй, шаардлагатай зөвлөгөө, чиглүүлэг, тайлбарыг оновчтой өгч хүүхдийн харааны хүртмийн онцлогт нь тохирсон орчинг бүрдүүлэх үүрэг хариуцлагатай хүн бол багш та юм.